Энэ оны ургацын урьдчилан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаан буудаа, 234.1 мянган тонн төмөс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, за 104.4 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авахаар ийм урьдчилсан төлөв гарч байна. За дараа оны тариалтанд аж ахуй нэгж иргэд өөрсдийн хэрэгцээнд 49 мянган тонн улаан будаа үр нөөцлгөөд үрийн зорилтоор 10.3 мянган тонн, тэжээд 36.1 мянган тонн спиртийн үйлдвэрт 11 мянган тонныг тус зарцуулахаар санал ирсэн нэг за мөн гурилан үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн будаа нийлүүлэх төлөвтэй байна. За ургацын урьдчилсан балансаар харахад бол энэ жил бид нар улаан буудаа хэрэгцээгээ бол дотоодын хэрэгцээгээ 100 хангана, төмсөөр бол 100 хангах боломж өртсөн. За засгийн газраас өнгөрсөн хаврын тариалтын үед авч явагдсан арга хэмжээний үр дүнд хүнсний ногоо тариаллын эрхлэгчдэд анх удаа хөнгөлөлтөө зээлийг олгосон 54.4 их өсвөртэйгээр за мөн 12 төрлийн хүнсний ногоог урамшуулалтаа олгон зарласан байгаа. За энэ засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд хүнсний ногооны тариалт дээр бид нар энэ жил дотоодынхаа хүнсний ногооны хэрэглээний 70% хангахаар ийм урьдчилсан тун гарч байна. За өнгөрсөн жил бид нар нийт дотоодын хүнсний ногооны хэрэглээнийхээ 58% хангаж байсан. Тэгэхээр 10 орчим хувийн арга гарантай хувийн өсөлт бол энэ жил хүнсний ногооны салбар дээр ажиглаж байна. За ингээд бидний өмнө тулгамж байгаа асуудал бол энэ бий болгосон баялгааг хугацаанд нь хөрсөнд нь үлдэхгүйгээр бүрэн хурааж авах ийм асуудлууд байна. Тэгэхээр